Одоо манайд боломжгүй юм ерөөсөө алга шүү дээ. Баярлалаа та энэ залууч урам хайрлаж өгдөг бай. Сонирхоод бас ашиг олох бас боломжийн тэр улсуудаа Уг нь Монголд амьдрах боломж байна. Монголд амьдрах боломж юм байна шүү дээ. Өөрсдөө гараараа Монголд ч юм уу ямар нэгэн бизнес. За сайн байцгаана. Намайг авраг гэдгээ. Тэгээд Монголд амьдрах боломж байна уу? За сайн байцгаана үзэгчтэй. Манай өнөөдрийн Монголд амьдарч болно нэвтрүүлгээ. Шинэ дугаар эхэлж байна. Тэгээ энэ удаагийн дугаартаа Алтан мөнгөний дархан хүн оролцуулахар боллоо. Тэгээд Алтан мөнгөний дархан амьдрал ер нь уран бүтээлийн ихийг яаж тавьдгийг энэ тухай үзэгч та бүхэндээ үзүүлэхийг зорилоо. Тэгээд энд Алтан мөнгөний дархан гэсэн хаяг байна. Тэгээд ийш орж уулзъя. За сайн байна уу? Сайн байна уу? Намайг авраа гэдгээ. Тэгээд за ийшээ сууж байгаа. Тэгээд Монголд амьдарч болно гэдэг нэвтрүүлэг бэлтгээ явж гин. Тэгээд өөрөө чинь Алтан мөнгөний дархан гээд сая гадаанаас ч хаяг гэж харчаад ороод ирлээ. Тэгээд манай нэвтрүүлэгт урьж байна. Оролцооч гэж. За болно яг уу. Тийм бүр амар тийм одоо өвгдүүд чигээ тийм амар сайн дархан энэ төр ихэд одоо хайшин ямар ч нэг хобби маягаар хийдэг. Тэгээд одоо тэг болно. За. Баярлалаа. Тэгээд ийшээ суучих тий. За. За. Үзэгчдээ өөрийгөө танилцуулаач. За намайг гамигийн ганц зэрэг гэдэг. Тэгээд одоо Алтан мөнгөний дархны хобби болгоод одоо за нэг 3 жил нэртэй болж юм да. Одоо ерөнхийдөө би чинь ажлынхаа завсар зайгаар ч юм уу тиймэрхүү байдлаар л хийдэг л дээ. Яг ингээд мэрэгжлийн бүр энүүгээрээ байнга бол хийдэг. Хаяа нэг эндээ нэг ерөнхийдөө хийнэ. Одоо өшөө өөр ажилтай гэж үстэй ямар ажил хийдэг юм бэ? За би нэг ахыхаа нэг барилгын компанид бас давхар нэг алба башиж байгаа. Одоо жоохон барилга одоо дөнгөж эхлэх гээл байж байна. Тэгээ барилга чинь тэгэл өвлийн улиралд бол ажиллахгүй шүү дээ. Тэгэл нэг хавраас тэгэл ерөнхийд нэг ахыгаа барилгын компанид нэг ерөнхий менежер хийдэг. Тэгэл нэг завсар зайгаар нь эндээ. За тэгвэл хоёр ажил хийгээд байгаа юм байна шүү дээ. Энэ Алтан мөнгөний дархныг одоо яаж сурсан бэ? Багш гэж байдгүй. За яг хөө зүгээр Алтан мөнгөний дарханд бол нэг багш гээл нэг амар тийм явдаг. Ерөнхийдөө манай ах бол Алтан мөнгөний дархан хийдэг байсан. Тэгээ одоо энэ цаанд хийдэг гэсэн. Тэгээд яг хөө өөрөө жоохон хоббитоор ерөнхийдөө нэг жоохон юм оролдсон. Тэгэл харж байгаа сурсандаа ер нь бол нэг тийм учиргүй нэг заалгаж маалгаал тиймэрхүү юм бол байхгүй. Ерөнхийдөө Алтан мөнгөний дархан гэж яг зүгээр тухайн өөрөө жоохон нэг юм оролддог байхад тэгэл хараал сурчиндаа ер нь бол боломжийн ажил шүү дээ. Ер нь хараад л сурна гэдэг ч бас тодорхой хэмжээний авиас л ээжж тэгээд сурна шүү дээ. Тэгээд бас удамж идэм юм тийм байдгүй. Өмнө дархан хийж исэн бас хүн байж болно шүү дээ. За одоо мэдгүй манайх л одоо тэгээд юм хийдэг байсан болохоор л одоо тэгэл нэг удам энэ төр бол нэг байхгүй шүү дээ. Тэгэл юм зүн жоохон юм оролдсон л доо. Тийм болохоор л одоо хараал сурсан да. Нэс одоо манайх ч гэсэн бас харж байгаа л одоо найз нөхд нь имэйл энэ төр гээл одоо хийдэг байсан. Тэгэл имэйл бүс энэ төр хийн. Тэгэл яг хөө тэр нь гэртээ ерөнхийдөө тиймэрхүү захиалга ажлуудыг ер нь гэр мэртэл хийдэж штэ. Тэгэл яг хөө гэрт нь байхад нь харж магаал. Тэгэл ерөнхийд нь ганц хоёр юмд нь тухайн үед нь тусалдаг байлаа. Тэгэл хийж сурсан да ер нь. Тийм ерөнхийдөө бол нэг тийм амар хүний юу гэдэг тийм ачаалттай ажил биш үү? Ерөнхийдөө бол зүгээр нэг боломжийн ажил гэж боддоо шүү дээ. Одоо бас телевиз үзээд сууж байгаа бас яахаж мэдэхгүй те юу хийх юм мэдэхгүй сууж байгаа залуучууд бол байж л байгаа.
тэд нартай хандаж хэлэхэд ер нь юу гэж хэлмээр байна. За одоо залуучуудаа уриалгахад одоо юу гэдэг одоо залуу насыг ерөнхийдөө болж игэл ер нь маш их ажилдаа ер нь юу хийж чадхаа л хамгийн гол нь хүн мэдэх ёстой л доо. Тийм ямар нэг ерөн зүр хүнд ер нь нууцлаг гэж авьяас байдаг штэ. Тэр хүн болгоныг авьяас та тийм үү. Тийм болохоор мэрэгжлийнхаа яг хуу яалтчгүй төрийн албанд бол завсраар нь бол ажил хийх хэцүүлтэй. Тэгэл одоо нэг хуваарай ч юм уу тиймэрхүү ажилдаа байгаа бол залуучуудаа завгүй байгаараа тий одоо энэ залуу насндаа юм хийж бүтээж юмыг одоо залуучууд бол одоо ер нь Монголын нийгмийн хэрэглээ маш өндөр болсон шүү дээ. Одоо жишээ нь нэг дараа төлбөртийн утас барилаа ихтэл сарын хэд гардаг үлээ тийм үү. Тэгэл одоо бид нэр такси унаа энэ төр гэж явах чинь маш их. Тийм болохоор тэрнийхээ мөнгийг аль болох өөрсдөө зав зайныхаа өөртөө байгаа тийм авьяас юу вэ тэрийг нээгээд бас ажил төрөл хийдэг бол тэрнийхээ завсраар ч юм уу тиймэрхүү юм хийх. Юу завгүй байгаасаа л гэж би боддоо шүү дээ. Тийм. Юу тэгээд заваарч яах вэ залуу хүнд бол тийм тэгж бодож чинь тийм болохоор юу гэдэг өөрсдөө нууцлаг байгаа тэр авьяасаа нээгээсээ тий бид нэр монголчууд бид нэр чадна залуучууд ал гэж өрөөлээ да тий. Алт мөнгөний чи би бас их дарахны чи бас их сонирхоод байдаг шүү дээ. Ер нь ямар шүү багаж устай байдгийг тэр мөрийг бол нэг сайн мэдэхгүй л дээ. Дарахны одоо багаж эндэр гэх юм бол маш их өргөн тийм юм байна л да. Дархан хүн бурхан ухаантай тийм үү. Тийм тэр шиг одоо тэр юмыг хийхийн тулд маш их тэр багажны нарийн байдаг л да. Тиймэрхүү багаж нар нь бол одоо ерөнхийдөө бол ажлын нөхцөлд бол одоохондоо байдгүй. Яг тэд нар яг бүр мэрэгжлийн дагчууд бол гэр оронд нь мэдээж тэр багажнууд нь байгаа л да. Одоо ерөнхийдөө одоо манай одоо миний энд хэрэглэж байгаа багажнууд бол ерөнхийдөө бол энгийн одоо над дээр ирж байгаа одоо маш их загвар шаардсан тиймэрхүү юмнуудыг бол захиалга авч гэртээ ч юм уу тэгж хийн л та. Тийм энэ дээр бол одоо юу гэдэг одоо ерөнхийдөө нуцаан дээр ерөнхийдөө үүсэж байгаа хүмүүс ч одоо нэг ерөнхийдөө нэг эмэг бүгжнийх нь хугарсан тэрийг гагнах гинжин тасрахад тиймэрхүү юмнуудыг ер нь Багтцсан гэж мэд. Тий бүгж мөгж чинь сунгаал тий тиймэрхүү юм. Тэгээд одоо ерөнхийдөө нэг урцаан дээр чинь нэг хിവэр голцоо юм хийж юм л та. Хив бол амархан шүү дээ. Ер нь бэлэн хив нь байна. Дээрээс нь тэр материал болох юу гэдэг алт үуч гэдэг юм уу, мөнгөч гэдэг юм уу тэрийг хэмжиж үзэл тэр загварын доор нь бүх юм байгаа. Тэрийг ерөнхийдөө шахаад тэгэл янзлахад бол нэг тийм багаж бол одоохондоо шаардлагатай шүү дээ. Энд ч нэ болохоор одоо ойр зүрийн багж авайлгачгаал бүгжийг сунгах те гинж залах хэдрийн багж авайлгачаал тэгэл нарийн юм бол гэрте очиж ич тийм шүү дээ. Энэ хэвийг яаж яадаг юм бэ? Энийг сонирхоод байгаа юм да. Яаж ашигладаг юм? Одоо жишээлбэл ингэж байж штэ. За энэ нэг бүгж байна гэж харъя. Одоо энийг одоо яаж хийх юм? Одоо жишээ нь энэ байна л да. За одоо нэг хүн өөрөө одоо хийлгийгээд ирэхэд шүү дээ тийм үү. Нэгдүгürt энэ дэр чинь бүх юм байгаа. Одоо жишээ нь энэ бүгжинд орох грамм нь энэ бүгжинд орох шигтгэн эндээ байдаг байхгүй юу? Тэг хивнийх нь үйлдвэр болохоор манай яг энэ урцааных нь урталт хивний бөөний төв гэж одоо яг энэ каталогны одоо зарж байгаа газар нь байдаг. Тийм болохоор үйлчлүүлэгч нар ирлээ хивнээр нь бид нар одоо өөрсдөд нь танилцуулаад тэгэл энийг хийлгий гэх юм бол одоо энэ бүх материал нь зөвхөн одоо энэ дэр энэ хивн ирчин шигтгэн ирчин одоо жишээнд миний хийх үүрэг нь одоо юу вэ гэхээр ирсэн тэр хивэнд чинь одоо тэр металлыг хайлуулаад хийчихнэ. Тийм үү. Тэгэхээр ерөнхийдөө бол тэр зурган дээр байгаа шиг л гараад ирнэ шүү дээ. Тэрэн дээр нь яг хуруунд нь жоохон томруулах ч юм уу багсгах тэрийг хийгээл тэгэл өнгөлгөө явагдана. Тэгэл шигтгийг нь суулгаал ерөнхийдөө бол тэгэл болчихно доо. Тэгэл бэлэн болно доо. Бас юм хөгжинэ гэж нэг бодлоо. Гоё юм шиг аа. Ингээл одоо нэг юм бүгжийг цутгаж өгөхөд одоо эдэн төгрөг байх уу? Ерөнхийдөө нэг алтаар одоо жишээ нэг бүгж хийхэд одоо нэг 5,000 төгрөг. Тэндээс нь хэвийг бид нар өөрсдөө гаргачихна.
За нэг алтаар бүгд хийлгэлээ гэхэд одоо нэг бас адилхан 5,000 төгрөг. Манайтер бол нэг 6,000 төгрөг байдгийг. Мөнгөөр хийлэхэд нэг 4,000 төгрөг. Тиймэрхүү л шүү дээ. Өдөртөө ер нь хэр ашигтай байдаг юм бэ? Янз л байдаг л ахал та. Гэхдээ ер нь бол сарын дундчаараа бас нэг би алт мөнгөөр хийхэд нэг хэдий цаасны орлого орж ич шүүгээ дундчаар бол багцаа бол байж л байгаа та. Яг зүгээр байнгын яг одоо жишээ нь энийг хийгээд яг энийг бол ажил болгоцсон хүмүүс бол ерөнхийдөө бол нэг өдөрт нэг бүр багаар отоход л доотлон 50,000 төгрөг шүү дээ. За өдөрт бүр багаар отоход л. За. Ерөнхийдөө тэгээ гараар ингэж одоо жишээ нь цогтөг бас дарахчул байгаа л та. Одоо жишээ нь хിവэр биш. Одоо алт манайдаг чи хээ цогтөн шүү дээ. Одоо гараар хийнэ гэсэн үг юм шүү дээ. Бид нар бол ерөнхийдөө бас ер нь нэг 100 муу хийчих шүү. Тэр явцаа байгаа. Доотлон л 100 гэсэн үг шүү дээ тий. Тэгээд тэр хүмүүнийх нь одоо яг би бол яг сайн мэдээг болох. Миний хэрэгцээнд бол ер нь би яг зүгээр ажлынхаа завсраар хобби маягаар л хийдэг л дээ. Тийм болохоор ерөнхийдөө нэг хаяа суучих. Тэр нь бол өдөрт 50-с буухгүй шүү. Сайн орлоготой байд юм биш үү те? Шинэ жилийн өмнө бас ачаал ихтэй. Тэг цагаан сарын өмнө хүмүүс чинь нэг одоо нэг баяр ёслол болохоор наадам ч юм уу те. Тийм болохоор нэг хүмүүс чинь гинт ухаардсан шүү дээ манай Монгол те. Наан нэмэ хэлэхгүй зээл нэг баярын өмнө ерөнхийдөө бол ачаал ихтэй ажилладаг л да. Би нэг хэсэг бас энэ алтан мөнгө чих сонирхож явсан юм аа. Юу гэдэг юм бол манай одоо аавын талаас нөө дайрган гээ шар дархан гэж байсан юм билээ. Тэгэхээр бас энэ алтан мөнгө рүү тэгээ ойрхон талдаа байж магадгүй гэж бодоод байсан. Алтан мөнгөөр юм гэсэн тэгэл хийсэн урлалыг ингээ харахад гоё ярагдаад идэв шүү те. Тэр одоо өхрийн өвөр шиг юм байна. Юу вэ? Одоо энэ юу яа юм л та. Энэ бол зүгээр яалтчгүй Монгол одоо юу гэдэг Монгол ухаан гэдэг шиг юм байхгүй. Тэрнээс одоо энэ хив дардаг юм нь болохоор яг бэлэн зардаг байхгүй юм шавар үүдээ. Тэгэхэд яг энэ одоо өхрийн ивэр л дээ. Тийм өхрийн иврийг одоо жишээ нь доторхын ухаад одоо дотор нөгөө нэг Аз мэстэн цаас хийгээд тэгээд одоо гард ингээ барихад эвтэйхэн тэр нь нэг одоо иймэрхүү нэг юу гэдэг вэ? Дотроо шавартаа нэг юм. Тэгэхээр тэрийг би ингээ хийх гэхээр гарч явах эйгүү. Тэгэхээр одоо энийг ингээл бариад шахлаа гэж чинь гарт маш хөвтэйхэн. Одоо энэ манай ахын ерөнхийдөө миний энд байгаа юмуд бол манай ахын юм л та. Одоо манай ах тэрийгэ хийдгүү тэгэл би нэг хаяа нэгээр нэг хобби маяараа тэгэл ингээл ийс бүтээлээсээ байл үзүүлээч. хийсэн бүтээж аваад хийсэн дээ л та. Энэ алтан аяг байна. Энэ алтан аяг чинь одоо энд чинь 200 грамм орсон байна. Тэ алтан. Тэгээ энэ захиалга авч хийнэ гэдэг чинь яг зүгээр хүмүүс ч өөрсдөө ингэдэж штэ. Одоо хүмүүс чинь өөрийнхоороо юм хийлэгдэж штэ одоо. Тэгээ тиймэрхүү болохоор чинь хүмүүс өөрсдөө ингээд хийлэгч байгаа одоо жишээ нь аягны ерөнхийдөө бол энэ бол тэр аяг болгонд л байдаг тийм. Одоо энэ ёроолын эний чинь хүмүүс чинь өөрсдийнхөө одоо юу гэдэг нь захиалгаараа зураад аваад ирдэг байхгүй юу. Одоо би нэг иймэрхүү юм хийлэх гэсэн юм ч юм уу ёроол нэг юм луутаа ингээд нэтрэгээд ингээд хүмүүс нь өөрсдөө зураад хүрээд ирнэ л тээ. Тэгэхээр яг тэр хүмүүст үйлчлүүлэгч нартайгаа ярилцсан л та. За яг ямархуу юм хийлэх үү? За ийм байвал ямар уу? Би бас санаагаа хэлнэ. Нөгөө хүмүүс чинь ингээд хийгээд